Окей. За 9 сарын төлөв байдлыг ярья. За 9 сар бол онцгой сар гэж хэлчихсэн. Ерөнхийдөө 9 сарын төлөв байдал ялангуяа нар болон сар хэртэлтийн тухай бол охины ордны зурхайг оруулахдаа 8 сарын 22-нд байна уу да. Ярьсан байгаа. За тэндээс бол бас ерөнхий ямар гаригууд хаана ямар барилтай байгаа вэ гэдгийг бас сонсчих боломжтой. За энэ орд тулганы тусгай зурхаануудыг оруулахдаа бол ерөнхийдөө нарны хэртэлтийн талаар арай онцгойлж ярьж байгаа. За нар 21-нд гэртэн 9 сард бол олон чухал үйлдэлүүд болж байгаа. Нэг нь бол одоо нар хэртэлт 21-нд, сар хэртэлт бол 9 сарын 7-нд. За нар сар 9 сарын 7-нд хэртгэн гэдэг нь бол 15-ны сар гарч байгаа. Тэр өдөр сар хэртгэн. За тэгээд нар 21-нд гарч ийн. Энэ нар сарны хэртэлтийн хоорондын үеийг бол коридор үе гэж хэлдэг. За энэ бол бас нэлээд анхааралтай боломжтой байх хэрэгтэй. За 9 сарын охины ордны зурхай дээр бол Марс гараг, Сатурн гараг энтергээд ярьж байгаа гараг тусварынх нь үйлчлэл нөлөөнүүдийг бас тэнд ярьж байгаа. Энд ерөөхдөө эндээс сурамж авч болно. Энэ удаад бол зөвхөн нар хэртэлтийн талаар ерөнхийдөө урдчихъя гэж. За 9 сар өөр бас нэг чухал үеүүд бол намрын өдөр шөнө тэнцдэг үе байдаг гэдэг баха. Тий, энэ бас болж байгаа. Тэгэхээр энэ үйл явдлуудтай одоо нийлээд гэх юм уу? Ерөнхийдөө бас их онцгой үе гэж үзэж байгаа. За тэгвэл энэ нар хэртэлтэн таны 9-р гэрт болж байгаа юм байна. За тэгэхээр энэ гэрт болж байгаа учраас энэ гэрнийхээ нөлөөг бол таны ордод материал орд та бүхэнд бол нэлээд таатай гинэ. Таатай нөлөө үзүүл тодорхой одоо 9-р гэртэй холбоотой зарим нэгэн асуудлыг шийдэхэд боломжийн үе гинэ. За энэ юу ажиллах вэ гэж тэгэхээр энэ бол хууль эрх зүй, албан ёсны бичвэр авах, диплом авах гэдэг юм уу, баримт бичих бүрдүүлэх энэ гэсэн ажлуудад их нааштай өөрчлөлтүүд гарна гэж. За мэдээж 9-р гэрэг бол алс халын холбоотон гадаад орныг илэрхийлдэг. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд энд бол одоо хаа нэг тийшээ хол аялах, дүүх, гадаадын иргэдтэй хамтарсан одоо бизнес хийх гэх мэтэр гадаадын иргэдтэй холбоо тогтоох тэр гэсэн байдлаар илэрч болно гинэ. За энэ бол ингэснийхаа учир бол та одоо ойр орчинд нөлөөлөх тийм боломж нэлээд өргөж өгнө гэж. За магадгүй зарим нь бол зарим асуудлыг алсаас шийдэх, алсын зайнаас ажиллах гэдэг юм уу, багшлах, гэрээ худалдааны одоо гэрээ хэлцээр байгуулах энэ төр гэсэн ийм боломжууд гарч магадгүй гэсэн байна. За дээрээс 9-р гэр бол боловсролыг илэрхийлдэг, боловсрол. Зарим хүний хувьд бол сургуулаа төгсөх, мэрэгжлийн боловсрол эзэн дипломоо гардаж авах гэдгээр илэрч болно. Бас дээрээс 9-р гэр бол бидний хувийн амьдралын одоо холбоотон хамаатан садан найз нөхдөд бас илэрхийлдэг. За тэгээд энэ үед одоо нар хэртэлттэйгээ холбоотой, нар сарны хэртэлттэй холбоотой ямар нэгэн одоо таны сэтгэл санааг бухимдуулсан асуудал байх юм бол ерөнхийдөө хэртэлтүүл зарим нэгэн одоо маргаантай гэдгийг тодорхойгүй асуудлыг шийдэж хаах гэсэн тал руугаа илүү одоо сайн үйлчлэгээ гэж үздэг. За магадгүй энэ үед бол зарим нэг хүмүүст найз нөхөд хамаатан садныхаа хэн нэгэндээ туслах, түүнд цаг хүчээ заруулах энэ асуудлыг шийдэхэд тулд бас хамаатан садан одоо найз нөхөд ойр дотны холбоотнуудынханд яриа өрнөх энэ төр гэсэн юм үйлдэлүүд болж байгаа гэж байна. За бас зарим нэгэн хүмүүсийн хувьд бол үйл ажиллагааг чиглэлийн өөрчлөлт магадгүй нэ. За үйл ажиллагаа чиглэхээр одоо шиг боловсролтой холбоотой ч гэдэг үү, багшлагтай холбоотой энэ төр гэдэг ч юм уу, иймэрхүү үйл явдал үйл ажиллагаа чиглэл өөрчлөгдөх хүсэлж магадгүй. Гэхдээ энэ бас
амархан болохгүй байж магадгүй гэсэн байна. Санснаар тийм амархан болохгүй. Гэхдээ бол зарим нэг хүмүүс нь үйл ажиллагаа чиглэл өөрчлөлт гэдэг чинь ажлаас өлнө гэж байна шүү дээ. Тийм. Энэ зүйл бол бас нэлээд тутааны хурд бодогдсон байж магадгүй. Гэж. За дээрэс нь 9-р гэрүүл одоо философи сэтгэлгээ, шашин шүтлэг, итгэл үнэмшлийг бас илэрхийлдэг юм л да. Тэгэхээр энэ дээр бол одоо та өөрийнхөө олон жилийн туршид дутуу өөрийнхөө одоо боломжийг дутуу үлж исэн байдаг юм уу? Эсвэл таны одоо шүтдэг биширдэг дээр шашин шүтлийн итгэл үнэмшил жоохон сул байсан ч байдаг юм уу? Энэ зүйлийг бас эргэж харж нэг эргцүүлэх энэ үе байж магадгүй гэсэн байна. Ерөнхийдөө бол таны хувьд 9-р гэрээд үл хөгжих, боловсрох, дээшлэх, боловсрал нийгэмд эзлэх одоо өөрийнхөө яг статус гэж бол биш таны одоо хэн болохыг харуулсан тэр нэг мэдлэг боловсрал гэж байна шүү дээ тийм ээ. Нэмэгжил гэж байна. Энэ бүхэнд бол нэлээд бас таатай эргэлтүүд болон та хэд настай байсан ч хамаагүй та өөрийгөө өсөх хөгжих дэвших тэр салбарыг юунаас олж болох вэ? Аль салбарт би илүү хүчээ сойвол илүү амжилт болох вэ гэдгийг энэ үеэс бас олж нээж ойлгох болно гэсэн байна. За тэгээд энэ үед болж байгаа бас нэгэн зүйл бол онцлог нэг одоо гар гэрхсийн нөлөө гэж үзэх юм бол сарны өмнөд ба хойд занглаа гэдэг. За энэ бол биеийн зурхаа ойлголт. За энэ ойлголтоор бол кето урд занглаа гэж үздэг. Рахуг хойд занглаа гэж үздэг. Раху нь болохоор ирээдүйг илэрхийлдэг. Кето нь болохоор өнгөрснийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ кето бол охины ордонд байрлаж байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөнтэй холбогддог сарны өмнөд занглаа охины ордонд байрлаж байгаа үе. Тийм болохоор одоо яг энэ охины ордонд бас нар хэрцжээ, сар хэрцжээ. Тийм болохоор энтэй холбоотой жишээлбэл таны орон зай одоо тэр сонголтыг бас жоохон хумжих бидний сонгол бидний одоо нүүх шилжих аялах ч гэдэг юм уу те гадаадтай холбоотой одоо том орон зайд одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулах хаашаа явах хаашаа аялах ч гэдэг юм уу тийм одоо шийдвэр гаргахад ч жоохон хүнд байж магадгүй тэр орон зай хумж өгдөг гэл те хэртэлтийн нөлөөгөөр ингэж тэгэхээр магадгүй зарим хүмүүс бол хит олон сонголт байхаар бас алийг бэлдээ сонгохоо мэдхэ болчдөг шүү дээ. Тийм бас боломж гарч магадгүй ч. За гэтэл бол өөр бас ямар энэ одоо хомж өгсөн энэ боломж айж байгаа өөрөө ирэхгүй за энэс өөр сонголт байхгүй нэ гэсэн шийдэл төрдөг ч юм уу. Нэг иймэрхүү бас нэг тийм нөхцөл байдлууд үүсч магадгүй гэж байна. За ямар нэгэн санаа зорилго үүдсэн дэр магадгүй энд та хэн нэг хүмүүсийг нэгтгэж байгаа итгэл үнэмшил гэдэг юм уу шашин гэдэг юм уу философи сэтгэлгээ гэдэг юм уу те иймэрхүү асуудлаар одоо бусдтай хамтрах ямар нэгэн асуудлыг энэ одоо үзэл бодлын үүднээс шийдэх энэ гэж байгаа бол магадгүй энэ үед бас нэг хэлбэрхаа борж ясан зүйл болохоор хэлбэрхаа шийдчих юм боломж гарах магадгүй гэсэн байна. За ерөнхийдөө бол материал ордныхны тухайтад бол энэ 9 сард болж байгаа энэ хэртэлт бол танд ерөнхийдөө тийм өөрчлөлтийн таатай салхи, таатай тийм сэвшийг мэдрүүлсэн ийм хүч байх болно гэж байна. За тэгэхээр энэ таатай сэвшийг ямар хүмүүс мэдэрдэг вэ гэхээр жишээлбэл даруулт онгоц байлаа гэж бодоход даруулаа өргөсөн тохиолдолд сэвшээ салхийг сайнаар татаар сэвэлцхийг мэдэрдэг гэнэ л дээ. Тэрнтэй адилхан одоо та жишээлбэл ямар зорилго тэмдэглэл өмнө тавьсан тэрийг одоо хойдны өрхийн төлөө ямар дутууг далбаа дарвалыг босгох гаргаж тэргүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэр бүхэнд чинь зорилго тэмдэглэлд тодорхойлсон хүмүүс чинь өөрчлөлтийн таатай салхийг мэдэрнэ гэж. Дээрээс нь өөр нэгэн сонирхолтой гэх юм уу нэг тэмдэглэлчтэй нэг зүйл бол энэ хэртэлт бол 9 юм уу 18 жилийн өмнө бас яг ийм хэртэлт болж исэн. Тэгэхээр энэ 9 жилийн цикл гэж яриад байдаг эдийн засгад
миний одоо өмнө хийжсэн подкастуудаас ухаад үзэх юм бол бас 9 жилийн мөчлөг гэж ямар учиртай байдгийг, ямар жилүүдэд нь ямар эрхсүүд нөлөөлж идэх энэ гэсэн юм байгаадыг хайгаад үзчихвэл зүгээр. За тэгэхээр яг энэ 9 жилийн өмнө таны амьдралд юу болж байна? Та тэр үед ямар шийдвэр гаргасан? Ямар одоо гэрээ хэлцээр байгуулсан, ямар үйл ажиллагаа тэр үед эхэлсэн? Тэр бүхний чинь одоо ерөнхийдөө адилхан үйл явдлууд энэ үед давцаж бодгоо гэж байна. За 9 жил онцгой юм санаанд орохгүй байгаа бол 18 жилийн өмнө байсан бэ гэдгийг мартахгүй бас маш чухал шийдвэр тэр үед гарсан байж болно шүү дээ. За тэр бүхнийхээ бас эргэж хараад ямар нэгэн байдлаар адил түвшинд юм уу, илүү дээд түвшинд юм уу татагдаж байна уу гэдгийг бас анзаарч үзээрэй гэсэн нэг юмрх юм. Астрологчид зүйлээд байгаа. За энэ хүрээд та бүхний 9 сарын ерөнхий төдийг танилцууллаа. Та бүхэнд амжилт хүсье. Дараа уулзъя. Баяртай.